За бээр маань ингээд үүдний хэсэг байна. Үүдний хэсэг за эндээ хувцсны өрөө, зочны угаалгын өрөө, мастер унтлагын өрөө. За баруун талдаа маш гоё цэлгээр том цонхтой маш гоё дулаахан. За төгөлдөр хууртай тогтлог зочны өрөөтэй. За галтгой тусдаа. За галтгой маань ингээд галтгааны хажууд дайны өрөө маань ингээд тусдаа. Өдөржингөө гоё ингээд нар тусдаг цэлгээр том цонхностэй. За эндээ бол ингээд галтгой маань бас шийдэж өгсөн. Энд ингээд давхар хөргөчтэй. Ингээд хөргөч маань энд байрлаж байна. За ингээд зочны өрөө, дайны өрөө, галтгоо. За үүдний хэсэг энийг мастер унтлагын өрөө маань энд маш гоё цэлгээр харуулцаатай өглөөний гоё нар мандахыг хардаг. Зүүн харуулцтай эндээ хувцсны өрөөтэй. За энд мастер өрөөний маань угаалгын өрөө чакузатай. За ингээд тийшээгээ гарна. За байр маань бол үнэхээр гоё цэлгээр цэвэрхэн. За байрны эдэд маань өөрсдөө маш гоё юм хан хийсэн баха. За тийшээгээ за энд ингээд гоё тоглоод намаа унших болон за хоёр давхартай болохоор унтлагын өрөө манаас маш гоё цэлгээр том цонхтой бас нар тусна дулаахан. Энд ингээд угаалгын өрөөтэй. За тийш тэгэхэд унтлагын өрөө байгаа. За энд ингээд маш гоё хувцсны өрөөгөө шийдэж өгсөн байгаа. Хувцсны шкафнуудтай. За хоёрдугаар цагтаа маш гоё том харуулцтай, том террастай. За эндээ ингээд гоё махаа шараад, оршноо бүрдүүлээд өглөөний мандж байгаа нар, жаргаж байгаа нарын хангалттай харах боломжтой. Ийм сайхан ревьютэй. За мэдээж хотхны гадна талд бол бас тусгай одоо мах шаарддаг, амрах тий гэрэлтэй, дугуй унах, алхах, хүүхдийн тоглоомын орчин гээд бүх зүйлийг бүрдүүлсэн нэг сайхан байр байна.